хичгээ явъя. Бас дэлхийд даяар та нарыг зарлаад юу гэх те урдчлаад хэлж. За бид нар Рут ном үзэж байгаа. Рут ном маань ингээ романтик тал руугаа орсон шүү дээ тийм үү? Боаз Рут хоёр уулзсан. Боаз Рутыг анзаарч харсан. Гэхдээ Боаз Рутээс юу харсан гэлээ? Хесед буюу эзний оршихуй нэгүсэл чин үнэнч ээжийнхээ төлөө зүтгэж буй тэр сул дорой эмэгтэй дүр төрх Бурхны хүн болох Боазад сүнслэг үдсгэлэнтэй дотн сайхан санагдсан учраас Боаз юу гэж хэллээ? 3 гуйхтай хамгийн том гуйлт нь өөр талбай руу битгий яв. Миний талбай тэр байна. Би чамд хангалттай туслана. Би чамайг өөр талбайд ийм дорой байдалтай хаягдл түүж байгаа дүр төрхийг өөр талбай эздэд харуулмаар байна. Тиймээс чи миний талбай дээр байгаач. Тэгсэн чинь Рут хариуд нь юу гэж хэлдэг вүлээ? Шивгчтэй чинь зүүрлэхээргүй сул дорой намайг таалаж харлаа. Та миний юунд ярьлаа гэдэг вүлээ? Зүрхэнд ярьлаа. Ингээд нэг communication үүсэж байна. Өнөөдөр тэр communication улам үргэлжлэх болно. Энэ Библи ажилласан бол бүр гоё тухтай байх байлаа. Нөгөөдөө бид нар Боаз Рут хоёрын амьдралаас нэг зүйлийг онцолж харах хэрэгтэй юм сүнслэг бэкграунд байна. Тэр бэкграунд нь юу юм гэхээр энэний өмнө Боаз нэг ч удаа Библи дурдаагүй тийм үү? Элимелех гэдэг энэ нас барсан хүний уул нь нэг баян нэр хүндтэй чинэлэг хамаатан нь Боаз гэдэг хүн Бэтлехемд уул нь байсан юм а гэж нэг ч удаа хэлээгүй. Огт байхгүй байжгаад 2 дугаар бүлэг дээр Боаз гэд гинт гараад ирж байгаа. Шин дүр гарч штэ тийм үү? Энэ хүртэл ямар хин гарсан бэ гэвэл Элимелех гарсан өрхийн тэргүүн, эхнэр Наоми гарсан, 2 хүү Хелион, Махлон, Хелион гарсан, 2 бэр Рут, Орпанаар гарсан. Одоо шин дүр орж ирж байна. Цоошин дүр. Тэгэхдээ тэр дүр нь эзний төлөвлөгөөтэйгээр нөгөө Кайрос цаг гэж бид нар ярьдаг. Бурхны товлсон цаг. Яг тэр Кайрос цагта эзний төлөвлөгөөтэйгээр Боаз гэд гинт гараад ирж байгаа. Тэгээ энэ Боаз гэж хэн бэ гэд гайхад бид нар хайсан чинь энэ Боаз гэдэг бол бүр гацлаа. Өнөөдөр энэ үнэр та нараас ахвал энэ падтай нийлэл намайг өстө дарамтлж байна гэдэг. Яах вэ? Би тэмдэглэхгүй ярьчихлаар одоо муухай юм да тий. Тэмдэглэсэн юм ярихгүй юм хэцэцгүй. За Боаз гэдэг нь 2 дугаар бүлэг дээр гинт гараад ирж байгаа. Энэний өмнө Наомид огт санагдаагүй сонирн байгааз. Бид нар чи ядархаараа нэг баян чинэлэг хамаатай эднэрээ ер нь боддог доо нэг надаа наашаа гих болов нутагтаа очиход намайг ядаж тэр нэг доржоод улмаа наашаа гих болов гэж боддог доо. Ямар ч тэр бодолт нь төрөг Боаз гэж. Гинт Боаз гэж гарч ирж байгаа. Тэр Боаз нь Руттэй санаандгүй таарчиж байгаа дүр төрх юм. Хизээ вэ гэвэл Наомигийн амьдралд Боаз байсан атлаа огт санагдахгүй байжгаад хизээ Боаз гараад ирж байна. Нэрэ Боаз гэж байгаа штэ. Элимелехийн холын хамаатны хүн байдаг штэ. Түүнд гойлын ирэх байгаа штэ гэж хизээ Боаз Наоми бодсон бэ гэвэл эхлээд эргээд Бэтлехемд ирээд гимшээд даруугаар өөрийгөө буруу юм хийсэн учраас Наоми буюу баяр баясгалан биш Мара шорвог гэж намайг дуудаа. Та нар намайг гойчлно уу, шоолно надад хамаагүй. Эзэн надад ингэж хандсан тул эхлээд би Бэтлехемд маань Лехем буюу талхны гэрт маань талах байхгүй болонгууд эзэнд дуулуургүй хандаад талахтай газрыг зорьсон бол одоо яаж вэ? Одоо та нар юу ч болсон би Бэтлехемийг хаяхгүй. Та нар намайг эр нөхрөө алдсан, бэлэвсэн бүр ганц бэрн бүр очиж бидний үнсэн яддаг Моаб эмэгтэй Рут гинүү юу гэнүү харь үндэстэн дагуулж ирсэн, хоёулаа бэлэвсэн, юу ч гойчилсан би Бэтлехемийг орхихгүй. Та нар намайг зүгээр Мара гэж дуудсан ч надад зохино. Зүгээрээ ингэж гимших тэр агшинд Бурхан түүний амьдрал Боаз байгааг сануулж байна. Ойлгож байна. Өөрөөр хэлбэл та ингэж бод. Бидний амьдралд Бурханы бэлдсэн ивэлүүд гэж гарцаагүй байдаг. Би гэхдээ юу вэ гэвэл түүнийг илчлэх цаг гэж байдаг. Бас Бурхан түүнийг далдлах, нууцлах цаг гэж байдгийг Боазаар дамжуулаад Рут ном биднэрт хэлж байгаа байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Яагаа мэдхгүй нөхцөл байдалд биднэрт өстө гарцгүй мэт тэр газар Бурхан гарах замыг заах
ивэл зам бэлдсэн байдаг. Гэхдээ Нямкад цаг нь болоогүй үед тэрийг илчилдэггүй гэдгийг харуулж байгаа байхгүй. Хүлээж агаад яг би шорвог давстай амьдралаа хүлээн зөвшөөрөөд, буруугаа хүлээн зөвшөөрөөд, гимших үед, дор дорох үед, эзнийг бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөх үед та надад дандаа илбэг сайхан хандах албагүй юм байна. Та надад хүнд хүчин зүйл өгсөн ч, та надад ингэж ширүүн хандсан ч, та намайг шийтгсэн ч би алийг ч хүлээж авна. Зөвхөн таалагддгаа аваад таалагдахгүй юм гарахаар зүхтаадаг биш. Надад таалагдах ч бай, таалагдахгүй ч бай. Ямар ч нөхцөл байдал та миний амьдралд өгсөн бол би даруугаар хүлээж авна гэд Хесед амьдралаар амьдарч эхэлтэл Наоми Рут хоёрын амьдралд бурхан нөгөө далдалсан байсан, санагдуулахгүй байсан, харагдахгүй байсан Боаз хэмээх өөрийн хүнийг, тэр ир хүнийг гаргаж ирж байгааг бид нар харах юм бол өнөөдөр бидний амьдралд найдвар бий гэдгийг бид нар суралцах байхгүй. Би нэг гарцгүй мэт байсан ч гарах гац эзэнд байгаа. Гэхдээ тэр Кайрос цагийг хүртэл намайг бэлтгэхийн тулд бурхан хүлээж авав. Йосеф хизээч хоронд байхдаа би Египтийн ерөнхий сайд болно, дэлхийд алдартай ерөнхий сайд болно гэж бодоагүй байх. Зүүдлээчгүй, мөрөөдөөчгүй байх. Гэхдээ бурханд арга нь байсан. Түүнийг шоронд бэлдэжсэн бурхан юунд бэлдэжсэн гэвэл яг энэ хоёрын амьдралд Боазыг гаргаж ирж байгаа шиг ирээдүйн дэлхийн үлсгэлэнгийн эсрэг бат зогсох бурханы хүн фараоны баруун гар гэхүү алдарч ерөнхий сайд Йосеф болгон бэлдэжсэн байна. 99 нас 100 нас хүртэл нэг ч хүүхэд өгөхгүй Авраамыг хүлээхэд энэ ямар ч боломжгүй гэж бодох тэр агшинд бурхан Исаакийг өгсөн. Исаакийг авсан Авраам 70 эргийн элс Тэнгэрийн одод мэт олон хүүхэд төсөөлөгдөөг байхад өнөөдөр бурхан гарч ирж байна. Тиймээс та бидний амьдралд яг Боаз шиг бурханы бэлдсэн зам байгаа. Тэр бол бид нар төрүүлж алхам хийх биш. Төрүүлж, урдчилж, яарч үлдэх биш. Бид нар даруугаар эзэн бурхнаа хүлээх ёстой цаг гэсэн. Даруугаар эзэн бурхнаа хайх ёстой цаг. Харин бидний амьдрал Боаз мэт бурхны яг Кайрос буюу тэр бурхны товлсон зохистой цагт гарч ирэх хөвөлийг эзэн хэдийн бэлтгэсэн байдаг гэдгийг Боазаар харуулж байгаа байхгүй. Наомигийн хувьд Моаб эмэгтэй Рутийн хувьд Моабд байхад Боаз огт санагдаагүй бол Бэтлехемд ирэхэд нь Боаз амьдралд нь гарч ирж байгааг бид нар санах хэрэгтэй. Өнөө хүртэл энэ Боаз гэж хүн байгааг, ийм Гоэл байгааг, Гоэл гэдэг өчтөр бас оюутнуудыг асуугаад би бол Гоэлийн тухай зөндөө ярьсандаа та нар санаж байна уу? Бүх хамаатан ураг дунд 3 л үүрэгтэй. Газраа зараад бүр яаж ирэхээ мэдхээ байгаад гэр орноо зараад хамраараа газар хатгаад одоо би ямар ч аргагүй боллоо гэвэл тэр үрийг өмнөөс нь төлж өөртөө авах эрхтэй. Мөн нас барсан бол үр удмын залгуулж эхнэрийн үр хүүхдүүдийн асран халамжлах өөртөө авах эрхтэй. Дараагийнх нь юу гэнэ үү? Өс авах эрхтэй. Гэмгүй байжгаад хин нэгний балмад гарт өртсөн амиа алдсан бол тэр Гоэл очиж хариуг нь авах эрхтэй. Ийм хүчрхэг эрх бүхий хүнийг Гоэл гэж. Левит, Тооллого, Дэд хууль номууд дээр ялангуяа хорогдох хотууд дээр Гоэлийн тухай маш тодорхой гарч ирдэг. Тийм учраас та бүхэн мэдж байгаа бах. Гоэл гэж ийм эрхтэй Боаз гэдэг хүн байгаа юм байна шүү дээ гэдг нь одоо хүртэл харагдахгүй байжгаад гарч ирж байгаа. Гэхдээ энийг мартсан л байсан болохоос мэдчихсэн байгаа шүү дээ, тийм ээ. Аль аль нь мэдчихсэн гэсэн үг. Аль аль нь биш, Наомигийн хувьд мэдчихсэн гэсэн. За нөгөөтэйгүр Боазын хувьд түүний яагаад бурхны хүн гэж байгаа гэвэл Бэтлехем байхгүй болсноос болоо өлсгөлөнгөөс хүмүүс нүүсэн, Элемелекийн гэрүүлч гэсэн нүүсэн тийм. Харин Боаз яасан гэж байна? Нэг ч хөдлөөгүй. Тэр баян шинэлэг нэр хүндтэй байхдаа ч бурхны үгийг дагсан, өлсгөлөн ирээд юу ч биш, ямар ч ургацгүй болоод бүр үнэхээр орлого зарлаггүй болсон үедээ ч тэр бурхны үгийг дагсан. Харин одоо дахиад Бэтлехем ирэхэд Боаз дахиад хөл дээрээ босоод тариагаа цайруулж байгааг бид нар харж байгаа тийм. Өөрөөр хэлбэл бурхны үг нь итгэмжтэй нэгэн байсан гэдэг нь Боаз Бэтлехемийг яг харуул мэт сахиж амьдэрсныг харуулж байгаа. Энд гоё байна. Энд байжгаад тэр гоё юм байна гэж орхиж биш. Хоёр дахь сэтгэлтэй биш. Яг тууштай бурхны үгийг сахиад Бэтлехемээс сахисан нэгэн байсан гэдгийг хэлж өгч байгаа. Тэгвэл Боазын
ингэж Бурхны үгийг сахисан тэр зам нь Боазыг Рут руу хөтлсөн. Харин Рут яасан бэ гэвэл мөн ялгаагүй Бурхны үгийн дагуу гарч байгаа. Юу вэ гэвэл би гар хүмхэд сууж болохгүй. Та бит хоёр хэдий билвсэн эмэгтэйчүүд ч гэсэн би таныг өлсөхийг харж чадахгүй. Тэр үгэн дээр би бусдын хаягдал тариан түрүүг будааг түүх юм бол хулгай биш. Энэ бол билвсэн цагаачд ирмэл хүмүүст зориулсан Бурхны ёроол гэж эзний үг нь байдаг учраас ээж намайг тариан талбай дээр очиж хаягдал түрүү түүхийг зөвшөөрөөч гэж үгийн дагуу Рут хөдөлсөн. Тэгэд Хесэдэр Рут итгэмжтэйгээр үдэж болтол үгийн дагуу талбай дээр ажилласан. Үдшин Боаз бас үгийг сахигч хүн ирсэн. Энэ хоёр талаас аль аль нь Бурхны үгийг тууштай сахиж, тууштай итгэмжтэй дагсан учраас одоо ёроолийн зам дээр учирж байгаа байхгүй. Хэн нэг нь жоохон Бурхны үгнээс гажсан бол энэ хоёрын нүүр нүрээр уулзах ёроолийн зам үгүй болох байсан бол энэ хоёрын уулзсан гол шалтгаал нь аль нь нийтлэг ганцхан юм. Нэг нь үнэхээр нэр хүндтэй баян чинэлэг нөлөө бүхий хүн, нөгөөх нь хаягдал түүхч, гуйлагчийн амьдралтай билвсэн сул дорой эмэгтэй. Гэхдээ аль нь Элохим буюу Бурхны үгийг дагснаар нэг цэг дээр огтлцож байгаа байхгүй. Үүнд амбиц, карьер, хөрөнгө, чинээ, нэр төр ерөөсөө хамаагүй. Хоёуланд нь нийтлэг ганцхан энэ хоёрыг хооронд нь учруулж уулжуулсан ганцхан зууч нь өөрөө Бурхны үгийг сахих байсан. Тиймээс бид нар эзний үгийг сахиснараа тухайн үедээ хүнд хэцүү байгаа мэт боловч эзний үгийн дагуу Хесед сэтгэлээр амьдрснараа ёроолийн замаар хөтлөгддөг юм а гэдгийг мөн Рут ном 2 дугаар бүлэг биднэрт зааж өгч байгаа. Ингээд аль нь Бурхны хувьд итгэмжтэй хүмүүс байсныг 2 дугаар бүлэг дээр хэлж өгч байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа Рут номны 2-ын 14-өөс 23 хүртэл уншъя. Тэгээ зөндөө юм болох гэдэг юм тий. Яах вэ? Лана Басра оюунагч хоёр нэг нь Библийг надад өгöd дундаа нэг Библи авч. Рут номны 2-ын 14-өөс 23. За би та бүхэнд уншаад хэдүүлээ цаашаа явъя. За нөгөө хурц мэрэгэн мэлми маань. За хоолны цаг болоход Боаз түүнд найш хойшд талхнаас ид хугалж авсан талхаа цуунд дүр гисэнд тэр тариа хадагчдын дэргэд очин суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад бас заримыг нь үлдээв. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз засснагтаа тушаан тэр юужилсэн нарийн тариан дунд ч хаягдал түрүүг түүг. Та нар түүнд мууг бүү үлд. Харин ч тариа багцлахтаа түүнд зориулан зориуд хэсэг түрүүг хэсэгчлэн үлдээж түүнд түүлэхээр орхиг. Түүнийг бүү зэмл гэвэ. Ингээд үдш болтол тариан талбай дээр заарахгүй юм яах вэ? Тэр түрүү түүгээд түүсэн тариагаа цогхоход 1 эфа 10 болов. Тэр үүнийг авч хот руу авч очиход хадам ихэн түүний цуглуулсныг харав. Цадтлаа ирээд үлдээж хадгалсан өнөөх зүйлээ тэр бас гаргаж хадам ихтэй өгөв. Хадам ихэн түүнд чи өнөөдөр хаанаас төв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж үзсэн тэр хүн өрөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийг дээр ажилласан тухайга хадам ихтэй сонирдуулан өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн ярьтал Наоми бэрдээ. Эзэн түүнийг ивэх болтугай тэрээр амьд хийгээд үхэгсдэд инэрлэлээ үзүүлэхээ зогсоодөггүй эзэн билээ гэж хэлв. Тэгээд Наоми түүнд дахин тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хоочдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэвэ. Тэгтэл Моаб эмэгтэй Рут тэр хүн бас миний зарцнаар бүх ургацыг минь хурааж дуус хүртэл чи тэднийг түш гэж надад хэлсэн гэв. Наоми өөрийн бэр Рутэд охин минь тэр хүний шивгчэнгүүдтэй гарах нь дээр шүү. Тэгвэс өөр тариалангийн талбайд хүмүүс чамд халдахгүй гэвэ. Ийхүү нэр тэрээр 10 бас буудаа хураалт дуустал хаягдал түрүү түүхээр Боазын шивгчэнгүүдэд ойр байж тэднийг төссөн бөгөөд хадам ихтэйгээ тэрээр хамт амьдран суув. Амен. За үйл явдал өрнөж байна. Үйл явдал өрнөхдөө дахиад Боаз Рут хоёрын нөгөө романтик харилцаа гүнзгийрж эхэлж байгааг харуулж байгаа. Юу вэ гэвэл 2 дугаар бүлэг дээр тэр хоёр анх уулзсан
Рутийн тэр хесед итгэмжит бурханлаг байдлыг бусдын төлөө, хадам ихийнхээ төлөө яаж гэр орон хамаатан саднаа орхиод энд ирээд ийм хүнд ажил эрхэлж байгаа бэлэвсэн эмэгтэй гэдгийг Боаз хэдийн сонсцсон байсан. Тэгээ нүдэрээ харсан. Ингээд энэ хоёр уулзаад түүнийг харсан Боазын сэтгэл хөдлөсөн тухай бид нар үзсэн байна. Харин одоо үргэлжлүүлээд энэ харьцааг гүнзгийж байгаа тухай Библи Рут ном ингэж өгүүлж байгаа. Израиль нэг ийм ёс байдаг. Нэг ширээнд хоол идэж сууна гэдэг бол нэг гэр бүлд тооцож байна гэсэн үг. Ойлгож байна. Тэгэхдээ зүгээр л бид нар ингээд гэж өнгөрж болохгүй. Амар сериозны асуудал. Нэг ширээнд тэр хүнтэй хамт хоол идэнэ гэдэг бол Израиль хүний хувьд, еврей хүний хувьд маш сериозны асуудал. Юу гэнэ үү? Гэр бүлд тооцож байна гэсэн утга агуулж байна. Бид нар Библиэс өөр хэсгүүдээ сайн харах юм бол энэ нэг ширээнд хоол идэж байгаа тухай үүнд Израиль хүмүүс яаж эмзэгэлдэг тухай, яаж ач холбогдол өгдөг тухай Библийн түүхүүд бидний мэддэг түүхүүд байдаг. За хамгийн сүүлд миний хамгийн дуртай нэг түүх нь Давид хаан, тийм ээ. Давид хаан бүх Израиль Юудагийн хаан болдог. Топ гэсэн үг. Ямар ч өсөлтөгчгүй. Бурхан газар нутагт нь амар тайвныг өгсөн тэр үед Давид хэнийг сандаггүй гэвэл дотны анд найз, үхэх хүртэл нь дахиж амьдралд нь ганц ч тохиолдоогүй ганцхан найз байсан. Харамсалтайгаар орхиж явсан Йонатаныгаа сансан байхгүй. Давидыг саналаа гэд Йонатан амлахгүй. Мөн Давидын насан дээр үхэх хүртэл нь Йонатан шиг найз дахин төрөх боломж байхгүй. Та нар зарим нэг тийм найз байгаа байх. Тэгээ Давид яадаг вэ гэвэл Йонатаныг санаад түүнд амласнаа сандаг. Хоёулахнаа залуухан 20 эдхэн настай байхдаа ам тавин зүхтааж явахдаа хоёулаа тал дээр уулзаад Йонатан би хүчтэй байвал чамааг болон чиний үр хүүхдийг асарна. Гэтэл Йонатан Давид хэрвээ би аавын дараа хаан болвол би чамааг болон чиний үр хүүхдийг асарна гэж хоёулаа тангараг өргөсөн журмын найзууд байсан. Даанч Йонатан маань аавтайгаа хамт филистичүүдийн гард нас болдог. Харин Давид энэ үед бүх юм сайхан болохоор бид нар задраад, замраад, хүн чанар, мөс чанараа гэдэг бол Давид юуг сансан бэ гэвэл дотны найз Йонатанаас санаж байна. Энэ гоё цагийг маань найз нь ийм хүчтэй хаан болсныг анд минь харсан ч болоосоо гэж санахдаа юуг дурсан гэвэл түүний удмаас хин нэгэн үлдсэн үү гэд асуудаг. Тэгээ асуусан чинь дам дамаа явсаар байгаад нэг шивгчнээ Саулын ордон руу филистичүүд дайрах үед Йонатаны хүү Мефибошет гэх чиг. Гэхдээ нэрийг ч хэлдэггүй. Йонатаны нэг хүүг авч зүхтаахтаа унгаагаад хүлгүү болчихсон юм аа. Одоо тэр тэнд байгаа гэж зааж өгд. Тэр шивгч яагаад Мефибошет гэдэг нэрийг хэлээгүй гэвэл өөрийнх нь оронд хаан сэнтий булаацалдаж мэд хааны цусны хүн байгаа учраас Давид алах гэж магадгүй гэж айсан. Хоёрдугаарт тэр шивгчин тэр зарцснаар тэр түшимдүүд юунаас айсан гэвэл Давидын үзэн яддаг доглон сохор гэж зүүр үг гарсан байхгүй. Нэгдүгээр Самуэль номон дээр. Яагаад Давид доглон сохрыг үзэн яддаг гэж ийм зүүр үг Израильд гарцсан бэ гэвэл Иерусалим хэмээх Бурхны хотыг филистичүүд эзэлсэн үед Давид хоньны бэлчээр дээрээс босч ирдэг. Инэттэй байгаа шүү дээ. Томоо бэхлэлт бүхий хотод олон хаа түшмэд байхад тэрмөө хон чинь юу чадах юм бэ? Гэвч хоньны бэлчээр дээрээс боссон Давид Иерусалим Бурхны хот биднэрх филистичүүдийн хүн гаргах ёстой гэсэн чинь филистийн ноёдууд Иерусалим дотроо нөгөө Самсоныг хүлээд нүдийг сохлоод наргид цингээд ууж идэж аргадаг шиг тийм цингүүн дундаа Давидыг бөөнөр шоолсон байхгүй юу? Иш чааваста тэр зүгээр хөдөө тал дээрээс Давид хүн босгож ирээд бид нарыг Иерусалимаас хөөнө гинэ. Доглон сохрон ч энэ хотоос Давидыг ирэхэд өшөглөөд хөөгөөд гаргаж чадна гэд хэлсэн байхгүй юу? Ингэсэн чинь Давид уурлаад эзний нэрээр юу гэж Израиль цэргүүд цуглуулахдаа уриалсан гэвэл Давидын үзэн яддаг доглон сохрыг очиж хүс тэмтрэ гэж уриалсан байхгүй. Тэгээд тэд нар усны суугаар ороод хүс тэмтэрсэн. Хөдөө тал дээр байсан хончин шахуу Давид Филистийн тэр том ноёдуудыг бэхлэлттэй Иерусалим хэмээх хоттой юу ч биш болгоод Бурхны хотыг булан авч байгаа. Тэгвэл Давидын хэлсэн үг алдаршгүй. Алдаршаа шүү дээ. Ямар үг алдарсан гэхээр доглон сохрыг үзэн яддаг Давид гэдээ алдаршсан. Тэгээ еврейчүүд ийм зүрийг мэддэг учраас Мефибошет ямар вэ? Нөгөө үзэн яддаг хүн байгаа байхгүй. Тэгэхээр Давид хаан бүр алхан тодорхой юм байна гэд айгаад хэлэхгүй байтал Давид хаан Мефибошетийг дуудаж авчираад түүний өмнө дагжин чичрээд айгаад сөхөрсөн Мефибошетд юу гэж хэлдэг вэ гэвэл өнөөдрөөс эхлээд чи надтай хамт миний хоолны ширээн дээр хооллох болно. Өөрөөр хэлбэл
сайн найз, хайртай найзтай амлсан амлалт тэр эр хүний мужиг зан гаргаж байгаа хесед амьдрал нь өөрийнхөө үзэн яддаг зүйлсийгч гэр бүлээ болгож хүлээн зөвшөөрөх тийм нандин ууч сэтгэлийг Давидэд өгснэг харж байгаа. Тийм учраас Давид Мефибошетийг чи надтай хамт хоол идэн гэдэг нь бид нар бодохдоо ахиухан мөнгө өгчихгүй, алт өгчихгүй, газар өгчихгүй хамт хоол идэн гэдэг чи юу гэсэн үг вэ? Уучлаарай. Хамгийн том ивэл бүгдийг хамт өгчлөө гэсэн үг. Хааны ширээнд алдартай ноёдууд, дотны найзууд, хайртай эхнэрүүд, хүүхдүүд, гэр бүл нь суудаг тэр ширээний гишүүдийн тонд Мефибошет өдөр болгон хаантай сууж хоол идэнэ гэдэг бол үлдсэн бонуснд ирсэн гэсэн үг. Газар, мал, нэр төр, мөнгө, санхүү, одоо тийм ээ алдар, нэр, хэрэгэм, цол бүгд хамт ирсэн гэсэн үг. Яагаад? Хоорондоо хүртэл ингэж ярьдаг. Тэр чинь хаантай хамт нэг ширээнд хоол иддэг хүн гэд айгаа зүхтаад гэсэн хүмүүс. Тэгэхээр энэ нэг ширээнд хоол идэнэ гэдэг хэр чухал байна? Маш чухал үйл явдал байхгүй. Боаз Моаб эмэгтэй Рутийг наашир миний ширээнд суу гэж хэлж байгаа энэ үйл явдал бол энгийн биш байхгүй. Энгийн биш. Энийний дараа бид нар хараа за тэгвэл хуучин гэрээ тийм байсан мэн гэж та бодож магадгүй. Шинэ гэрээнд нэг айхтар үйл явдал болдог. Ахын дуу Галат 2 дугаар бүлгийн 11 14. Галат номон дээр Петр, Паул хэмээх одоо хамгийн хүчирхэг хоёр апостол авалцдаг. Энэ хэрүүлээс хойш энэ хоёр дахиж уулзсан тухай ганц жишлэл түүх гардаггүй миний мэдхийн. Энэ хоёр юунаас болоод авалцсан гэхлээр Паул чи ер нь их ёдор хайшдаг хүн байсан байхгүй юу? Ширүүн. Хэлэхээ шууд хэлждэг. Хин ч бай, хямгаач бай. Гэтэл энэ хоёр мундаг хүн. За Петр бол бүр жинхэнэ апостол хүн шүү дээ, тийм үү? Хамгийн хүчрхэг нэг. Тэгээ энэ хоёр юун дээр муудалцсан гэхээр ингэж Паул өөрөө бичиж байгаа шүү дээ Галатыханд. Харин Кефиг Антиохт ирэхэд Кеф гэдэг чинь Петрийг хэлж байгаа шүү дээ хадан суурь. Харин Кефиг Антиохт ирэхэд би түүний нүүрэн дээр нисэргүүцв. Учир нь тэр буруутан болоод байлаа. Яаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хоолдог байсан атлаа. Тэднийг ирэхэд тэр хоцлуулагчдаас цэрвэж харийнхнаас холдон зай барьсан юм. Бусад юудэчүүч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүр байдал автсан юм аа. Тэгэхээр харин би сайн мэдээний үннээр цэг шулуу явахгүй байгаа тэднийг хараад бүгдийн өмнө Кефт, бүгдийн өмнө гэж байгааз Кефт буюу Петр чи юудэ байж юудэ шиг биш харин харьтын шиг амьдардаг атлаа яагаад харийнхныг юудэ маягаар амьдар гэж албана гэж хэлсэн юм а гэж. Энэ хоёр энэ дэр зөрчилдсөн байхгүй. Юунаас болж гэвэл өнөөдөр одоо бид нар ярьж байгаа хоолны ширээнээс болж. Хоолны ширээнээс. Яагаад ийм ширүү маргаан болцсон бэ гэвэл энэ хоёр чинь тэгтээ та нар бодоорой хараа. Нэг номлоход 3,000 5,000 хүн Христийг хүлээж авдаг хүчрхэг номлогч нар аль нь. Энэ хоёр мөнгөгүй сүмийн үдэнд байжгаад ахтан чамд өгөх юм алгаа байгаагаа л үгүй бос тэргээ түрүү яв. Тэгэхэд нассаараа хүлгүй байсан хүн босоод тэргээ түрүү яваад өгдөг. Энэ хоёр энэ тэнд үйлчлээ явж ил өвчтөө хүн газар хөвтөжсэн чинь санаанд хажуугаар нь өнгөрөөд нөө өвчтөөний дээгүүр сүүдрэн ингээд өнгөрөө явцсан чинь халелуя гэж босоод ирдэг. Амар аваад энэ хоёрын өмсөжсэн нөмөргийг итгэлээрээ бариад авсан чинь уйм өвчтөө итгэж. Аль нь баггүй. Аль нь. Сатаныг хараад миний араас зайл сатана гингүүд гаслаа цухтаад. Ийм хүчрхэг хоёр хүн зөрчилдөнийхээ сонирм байгааз. Тэгээ ер нь бол Паул жоохон бас л эвгүй нөхөр байгааз. Олны нүдэн дээр энэ хүчрхэг анхны энэ дэлхийн анхны сүмийн анхны тэргүүн пастор чинь Петр шүү дээ. Тэгээд Есүс хэлэхдээ Кеф буюу Петр чам дээр би сүмээ байгуулна гэсэн. Бүх сүмийн итгэлийн суурь нь Петрийн итгэлээс гаралтай байхгүй. Урвагч байгаад уучлагдаад бүрэн эргээд буруу харж сувдлагдсан гэдэг энэ итгэл байхгүй. Золиослог итгэл. Гэтэл энэ хоёр юунаас болсон гэсэн чинь Петр жоох онцгой зан гаргацсан байхгүй юу? Яаковынхан гэдэг чинь Яаков овгийнхан Израилаас хүмүүс ирж штэ. Яаковынхан нөгөө 12 овг. Гэтэл тэрнээс өмнө Петр ямар байдалд орсон гэвэл Үйлс номон дээр гарахдаа мацаг бариа залбирахаас ч хүн өлсөн тийм үү? Та нар өлсөд унтахаараа хоол идэж зүудэлдэг үү? Би уурч чинь тэгж зүудлээд бүр босч хөргөж ухсан. Хоол идэж чаддгүй шүү дээ. Яг тэр шиг өлсөд байж л Есүс эзэн өөрөө илчлэлт өгсөн. Яг гэвэл өөр хүмүүс хэлээд Петр чинь бас жоохон ёдор ширүү ааштай шүү дээ тийм үү? Энэ муу үед урвсан ч би урахгүй гэж яддаг хүн.
Тэгсэн чинь өөр хүмүүс харь үндэстэн сайн мэдээ хэрэгтэй байна. Рут номыг уншаач гэдэг юм уу? Ятгаад нэмэргүй Петр үгийн дагуу байна гэд гүрийгээд шүдээ зуугаад байсан чинь яг мацаг барин залбирахад дээврийн өрөөнд Есүс эзэн өөрөө Петрт торон дотор идэж болохгүй гахаа, гөрвөл, могоо, заан, анааш 20-той амьтдыг буулгаад ирдэг байна. Яаж нэвэл Есүс Петрийг өлсөж байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Есүс ч өөрөө ч өлсөж үзсэн. Тэгсэн чинь Петр тэрийг хараад энэ юу вэ эзэн минь гэсэн чинь Есүс гаргаад идэгч л. Эднээс нэг нь алаад ид. Тэгтэл Петр юу гэдэг вэ үзэгдэл дотор эзэн минь болохгүй шүү дээ. Би таны үгийг сахдаг. Таны үгэнд идэхэд 20-той амьтад байна шүү дээ. Энээс би идэж болохгүй. Би чи еврей Израиль хүн гэсэн чинь Петрт Есүс эзэн өөрөө хэлдэг. Хүний үг сонсохгүй болохоор нь Бурхан өөрөө хэлж байгаа аргаа бараад. Петрээ миний ариунд тооцсныг, ариусгасныг чи мөн ариунд тооц, зөвхөд тооц гэж байна. Энийг сонссон Петр үзэгдлээс гараад сайн мэдээ чинь зөвхөн Израиль еврей биш. Рут номыг ойлгож байгааз. Харин үндэстнүүд дэлхийн хязгаар хүртэл тараагдах ёстой юм байна. Ингэж ойлгоод Петр тэр өдрөөс хойш яасан гэхээр өдрийн хоолн дээр өөрийн сайн мэдээ тараасан харин үндэстнүүд Самар, тийм ээ Палестин, Филист, юу гэдгийг Узбекистан, Тажикстан, Станы хүмүүстэй хамт суугаад хоол иддэг байсан юм. Нэг ширээнд. Юу гэвэл та нар ч гэсэн эзэн Есүс дотор сайн мэдээ дотор надтай нэг гэр бүл гэж үйлсээрээ үзүүлнэ. Нөгөө хоол нэг ширээнд хоол идэх чинь чухал гэсэн шүү дээ. Тэгээ хоол иддэг байсан чинь гинт доор нэг дагалдагч ирээд Петрэ пастра Яаковын ирлээ гэдэг чинь Израильчууд ирлээ гэсэн үг. Хоцлуулсан хөвч өндүүлсэн хүмүүс. Тэгсэн чинь Петр нам балтчаа. Тэд нар орж ирээд намайг энэ харь хүмүүстэй нэг гэр бүл шиг хоол идэж харуул яа зүгээр байхгүй шүүмжлэн. Арайчтай Петрэ чи бүр харь хүмүүстэй нэг ширээнд хоол идэнэ гэж үгэд сериозны гэж би хэлсэн шүү дээ тийм. Тийм учраас Петр өөрөө ихгүй ширээнээсээ босоод зугтцсан байхгүй. Босоо ицсэн. Хүн орж ирж харуул харь хүмүүс л ширээнд суугаад тоолж байгаа юм. Петр тамаагүй байна гэж бодогдохоор. Тэгсэн чинь Петртэй хамт тэр ширээнд сууж исэн дагалдагч нар нь пастор нь босоо явангууд байдлыг өгөөтэд дагаад босоо ицсэн байхгүй. Энийг хэн харсан гэвэл нөгөө ядар ааштай Паул хараад зогсож байгаа. Тэнгүүд Паул уурлаад нөгөө Яаковынхын ч нүдэн дээр, бүхний нүдэн дээр, харийнхныхын ч нүдэн дээр шууд Петрийн улаан нүрэн дээр чи ингэж хоёр нүр гаргаж болохгүй шүү дээ. Бүр Петрийг чи Барнаба чи ингэж болохгүй шүү дээ. Та нар юм хоёр нүртэй байж болохгүй шүү дээ. Та нар харь үндэстнүүдтэй нэг ширээнд суусан бол дуусаа шүү дээ. Тэгвэл тэрүүгээр Яаковынхаа ирсэн ч хин ч ирсэн хоолой өдөө сууж л байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яага босч байгаа? Яага зүхтааж байгаа? Мундаг пастор болохоор, апостол болохоор нэр төр он чинь үгүй бол нутгийнхан маань намайг шүүмжлэн гэдэг үү? Чи хоёр нүртэй байна гэдээ хэлсэн байна. Ингээд энэ хоёр салснаж болсон. Хамт хүзүүсээрээ орооцлоо л үйлчлэгээ явсан бол нэг л газраар хоёлаа нийлээл ингээд үйлчлэгээд явах байсан бол хоёр тийшээ салснараа энэ хоёр дахин илүү сайн мэдээ тараасан байна. Ойлгож байна. Би энэ Паулийн буруу, Петрийн буруу гэж яриаггүй шүү. Бурхан минь уучлаа. Дараа нь мөнхийн улсад орох загнуулах. Ийм үйл явдал болцсон байхгүй. Библиэр тэг бичсэн байгаа зү. Эннээс би юуг нь онцлох гэдэг юм гэхээр нэг ширээнд хоол идэнэ гэдэг ийм өндөр ач холбогдолтой Израиль хүний хувьд Петр чинь яг энэ Израиль байхгүй. Ийм үзэл бодолтой Израиль. Тиймээс энэ мундаг хүн хүртэл ширээгээ орхиж босно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Маш өндөр мессеж өгч байгаа байхгүй. Есүс эзний хүртэл та нар мэдэн штэ. Заккан гэрд ороод хооллдог. Одоо энэ тэнд ороод хооллохоор фарисеучуд тийм ээ рабби багш нар дандаа хэлдэг штэ. Чи ариун гэв штэ. Тийм би бурхны хүү. Тэгвэл чи яаж нүгэлтнүүдтэй нэг ширээнд суугаад байгаа юм бэ? Чи нүгэлтнүүдтэй нэг гэр бүл бол чи ч нүгэлтэл байж таараа. Ойлгож байна. Хүмүүс ингэж үздэг. Сериоз нь. Яагаад энэ тэрийг нь болохоор бүх насаар нь хорих ял гянданд өгчөөд хараад энийгээ сууж ирсэн энэ хоёрыг хэрэгсэхгүй болгож цагаатгачихж байгаа юм бэ? Бид нар тэгж байгаа үстэй. Гуруулаад адилхан гэмтээштэй гэдэг шиг энэ ширээний ард сууж байгаа хүмүүсийг гэмтээ хүнтэй нэг ширээнд суусан бол гэмтэл байж таараа яач бурхны ариун хүү биш гэж үздэг хаттуу еврей үзэл зуршил амьдралын хэв маяг байсан учраас Есүс эзнийг хүртэл тэд нар тэгж шүүжсэн байхгүй. Тэгэхээр та одоо энэ Израиль хүний энэ еврей хүмүүсийн бодлыг хараад Боаз яаж олны нүдэн дээр Моаб эмэгтэй хаягдл түүхч, гуйлагчин, бэлэвсэн, хадман бэлэвсэн энэ эмэгтэйг нааширж миний ширээнд суу гэж хэлэх болов. Одоо ойлгож байна. Энэ корд явж байна. Зүгээр энгийн жоох инээдтэй хэлвэл эр хүний 13 мэхний эхнээс нь хэрэглээд эхэлж байгаа Боаз. Корд явж байгаа үстэй.
Тэгээд зүгээр л ирээд суу гिचээгүй. Ахын нөгөө хуучин юунуудаа гаргаараа энэ миний нүд. Хоолны цаг болоход Боаз түүнд нааш ойрт талхнаас ид. Хугалж авсан талхаа цуунд дүр гисэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. За яаж ийн? Тэр үед хараа одоо яг энэндээс аюу гой тод харагдана. Тариан талбай дээр өтрөм дээр манайхаар амбаар гэдэг шиг ийм сүйдрвч байгаа байхгүй тэр чинь халуун штэ Палестины газар нутаг. Тэрэн дотор ийм наар байдаг байхгүй ийм наар. Энэ наарн дээр ширээ тавиад зөвхөн ажилчид тариа хадагч нар сууж хоолно. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, шивгчэнгүүд энэ дээр суун. Энэ дээр суугаад тэд нар тусдаа хоол идэнэ. Харин энэ ширээн дээр тариа хадагчид буюу Боазын найзууд, Боазын магадгүй гэр бүлийн гишүү, Боаз түүний дотны анд нар сууж хоол иддэг. Тэгээд тэнд сууж байгаа Рутыг хараад Боаз юу гэж нэвэл Рутэ босоод ир энэ ширээнд суу. Би тэр ширээнд суужсэн бол юу вэ чи? Тэгж бодохоор тэр Рут босоо суусан чинь иддэг талхан бас тусдаа байхгүй юу? Та нар намайг ингэж ярихаар солиотой галзуун шиг битгий бодоор би яг ингээ гоё ойлгомжтой тайлбарлуулчихвал дараа нь надад сэтгэл амар байдаг байхгүй юу? Марк 7 дугаар бүлэг дээр Серафоны гаралтай грек эмэгтэй гэж гардаг тийм үү? Серафоны гаралтай грек эмэгтэй Есүс дээр ирээд юу гэдэг вэ? Харь эмэгтэй шүү дээ. Серафоны гаралтай юм чинь Месопотамд байдаг баян эмэгтэй. Тэр эмэгтэй ирээд миний охинд маань чөтгөө шүглчлээ эдгэж өгөөч гэж хэлсэн чи Есүс аймаа ширээ үг хэлдэг. Юу гэж хэлдэг вэ гэвэл энэ ширээ Есүсийн хувьд хүртэл ийм чухал байсан байхгүй. Ширээн дээр байгаа талхыг нохтод хаяж өгөн, хүүхдийн талхыг нохтод хаяж өгөн зогсгүй. Юу гэж Есүс хэлсэн бэ гэвэл нөгөө еврейн хатуу үндслэр Бурхны хүүхэд болох еврейчүүдийн авах ёстой ивэлийг ноход мэт харь үндэстнүүд хүртэх эрхгүй гэдгийг Есүс шууд хатуугаар хэлсэн байхгүй. Ширээн дээр байгаа хүүхдийн талхыг нохтод хаяж өгөн зогсгүй гэсэн чинь тэр эмэгтэй даруугаар яг Наоми шиг хариу үйлдэл хэлж байгаа нь ширээнээс ундсан үрдсийг тимээ эзэн гэдэг эхлээд зөвшөөрдөг. Тимээ таны хувьд би нохоо байж бол таавал бурхан. Гэхдээ хүүхдийн идж байгаад ширээнээс талах идэхдээ ширээнээс унсан үрдсийг нохоо түүж иддэг үстэй. Гэсэн чинь Есүс нөгөө еврейн хатуу ёс заншлаа урдаг. Яг Давид хаан доглонсхлыг ширээндээ дуудсан шиг яг ижил хэсэж сэтгэлээр Есүс өөрийн үзэл бодлыг тас татаад вау ингэж хэлсэн тул яв охин чи идэгсэн. Охин нь хаана байлаа? Месопотамд байгаа. Серафоны гаралтай. Баян айлын охин. Есүс гар тавиагүй, уулзаагүй, бараагч хараагүй. Гэхдээ ээжийн итгэлээр шууд идгэж өгдө. Нөгөө айхтар хатуу ёс заншлыг Есүс бас урж байгааз. Гэтэ эндээс би юу хэлсэн гэхээр талхны үрдэс ярих гэдэг байхгүй юу? Яагаад ширээн дээр унсан талхны үрдэс гэж яриад байна гэхээр тэр үеийн хүүхдүүд ингээд аманда талх үрээ зах замбраагүй иддэг байгаагүй эн чинь нандин юм. Тэр үед хоёр янзын талх гардаг байхгүй юу? Энд наарны өмнө сууж байгаа шивгчэнгүүд, хүүхдүүд, бусад хүмүүс тийм ээ одоо Рут мэтийн хаягдл түүдэг харин ирмэл хүмүүс эднэрт гардаг нэг талх. Хуурсан тариа хамгийн нэг бидний дээд гурил гэдэг үү хамгийн сайн нэгдүгээр гурил гэдэг үү. Тийм гурилаар хийсэн нэг талх гарна. Тэгээд энэ ширээнд сууж байгаа нямка яах вэ гэхээр эдний идж байгаа талхнаас ирэхээр нь халуунаар нь задлаад цагаанаар нь гараа цэвэрлдэг байхгүй. Усан дугаасан гараа ингэж цэвэрлдэг дотор цагаанаар нь. Тэрийг идэхгүй. Тэгээд тэд нар чи гараараа дараа нь идэн штэ. Тэгээд гараа цэвэрлэхээр чинь хэртэй гараар талхны цагааныг ингэхээр сайхан хэрийг авдаг штэ балруул шиг. Ингээд тэрийг ширээнд ороо үрдэс болгож унгаагаад дараа нь ирсэн нөгөө гой үнтэй талхаа иддэг байхгүй. Одоо ойлгож байна. Одоо тэгсэн Боаз юу гэж юм гэхээр наад талхаа биш. Наашаа ирээд энэ ширээнд суу Рүтэ. Бас чи наад талхаа биш. Миний идж байгаа талхнаас суугал гэж байна. Ойлгож байна. Амар том identity үнцэн өгж байгаа үстэй. Тэгээ Боаз нөгөөдхийн Рут аваад хугалсан чинь тэр үед тэр ширээн дээр байгаа хүмүүс ийм нэг тавхтай дундаа цуу гэж энэ дээр бичсэн байгааз. Тийм амтлаг гой оливын тостой тийм амтлагч байдаг байхгүй. Нөө хугалсан талхаа тэрэн дүрээд идэхээр биднэрийнхаар масл бариантай талах шиг гэсэн үг. Тэр бол тэр доор нааран дээр сууж байгаа хүмүүс хүүхэд эмэгтэйчүүд шивгчэнгүүд хамаагүй. Тэгсэн чинь эхлээд энэ ширээнд суу гэж байгаа. Бүх хүн гайхна. Магадгүй зарим нэг нь Боазыг шүүчж болно шүү дээ. Чи одоо ийм нэр нөлөөтэй хүн байж чинь билевсэн дээр нь хаягдл түүж байгаа энэ муу паримцтэй эмэгтэйг өөрийн ширээнд бид нартай нэг гэр бүл гэж үзнэ гэдэг чинь шудраг биш байна Боазаа гэж болно шүү дээ. Тэд нар чинь цагтаа Есүсийг, Паул, Петрийг зөндөө хүн шүүжсэнийг бид нар харлаа шүү дээ Библиэс. Би зохиож яриаггүй. Гэтэл рүү тэрээ суусан чинь наад талхаа тавь. Миний идж байгаа талхнаас. Бидний энэ идж байгаа талхнаас.
Рут хугалсан чинь байж да тавхтайгаа ойртуулад за ийм ишлэл байхгүй л дээ. Гэхдээ тэгээ байлгүй дээ тийм үү? Энэнд бид нартай хамт дүрээд. Одоо ойлгож байна. Нэг юм бундан үс явж явж байгаа байхгүй. Ямар ч нөхцөлд энэ байж боломгүй еврей Израиль хүн байж боломгүй үйлдэлийг Боаз Рутэд хандан гаргаж байгаа байхгүй. Наашаа үрээ дээр охин минь надтай хамт нэг ширээч. Өөрөөр хэлбэл үүгээрээ Боаз түнд юу хэлж байгаа юм гэхлээр энэ урилга нь чи үүнээс хойш энд харь үндэстэн тооцогдохгүй, хаягдл түүдэгт тооцогдохгүй, шивгчин тооцогдохгүй. Үүнээс хойш чи надтай хамт нэг ширээнд хоол иддэг. Та нар боддоо Боостойгоо хамт нэг ширээнд хоол идсэн бол Мефибошет шиг түнд бүх юм дагаад өгөгдсөн гэсэн. Цаашдаа тэнд байгаа шивгчин бусад боол зарцсанаас айх ямар шаардлага байхгүй. Тэд нар юу гэж айдаг гинөө? Хуучин гэрээндээ зөндөө давтагддаг үг би түрүү хэллээ шүү дээ еврейчүүд. Энийг ингээд ийм хуйлаан зохиогоод алъя гэсэн чинь шүүгчд номон дээр хүртэл үгүй яагаад наа чин хаантай нэг ширээнд хоол иддэг ингээд цухтаад айдаг, сүрддэг. Тэгвэл тэр зарцснаар тэр талбай тэр аяараа яах вэ? Энэ юу юм? Наа чи эзэнтэй нэг ширээнд хоол Юу баларс за болиг. Ойлгож байна. Ийм чухал эрхийг хүн хайртай өндөө өгдөг юм уу? Зүгээр хаамаг ядарсан. Наашаар хамт хоол идэх гэдэг юм. Амар аригчин биш үү? Аригчд бол хэвдэж хамаагүй уудаг болчтой л доо. Над мэтийн. Харин эн чинь маш чухал еврейн ёс заншлыг нэр нөлөөтэй Боаз хэмээх хүнээс үлгэр жишээ авдаг тэр хүмүүсийн нүдэн дээр Рутэд хандж байгаа энэ хандлага дон нэг юм бууж байгаа. Оюутнууд тэгдэг энэ зүгээр хоолны ширээнд биш талбай дээр ямар нэгэн зүгээр амьдралын эрхэнд ингээд Рут Боазыг царайлдаа суудсан юм шүү пастор гэдэг. Уучлаарай. Яг ясмэн дээр Рут биш Боаз төрүүлж царайлдаж байгаа үстэй. Тийм үү үстэй. Рут санаандгүй талбай дээр ирсэн шүү дээ. Ямар хараад Боаз ирж газ тариад үгээд гүүгээгүй шүү дээ. Санаандгүй Хэсэд амьдралаар ажиллаа хийжсэн. Харин Боаз хараад шохоргосон, Боаз очиод нэрийг асуусан, Боаз очиод аргацсан, Боаз одоо ширээндээ өрөөд, Боаз талхаа хуваагээд, Боаз бити миний талбайгаас яваач гэд чи эрэхтэй нэхэлж байгаа зү. Энийг бид нар ёс заншлын дагуу Библийг судлахгүй бол бас гүйцэд ойлгоход хэцүү байдаг гэдгийг би дахин тайлбарладаг нь ийм учраас байхгүй. Библиэс бид нар уншаад ойлгох зүйл байна. Бас зааж иж ойлгох шаардлагатай зүйлс байж штэ тийм үү? Бид нар ч еврей Израиль хүн биш. Тэгэхээр Боазын энэ дүр төрх бол Рутэд маш том зүйл өгж байгаа. Наашаа суу, нэгдүгээрт наашаа суу, хамт ширээнд суу, хоёрдугаарт бидний идчүүд талхнаас ид, гуравдугаарт бидний дүржүү цуунд дүр. Энэ цуун болохоор та нар би нэр орчин хэлхээ марчиж нэг тийм айхтар биш. Дарсан усан үзэн. Тэгээд түүн дээр оливын тос хийцэн ийм эсгэлэн цуу байна. Өгөрцгийн шүүс шиг гэдэг төсөөлж. Тэгээд тэр эднэрийн талх чинь манайх шиг бүрэг том хөөсөн талх биш шүү дээ. Баг зэргийн хөөлттэй нөгөө эсгээгүй талах шиг юм гамбир ийм 5 санжийн зузаантай гамбир торч шиг хугалж аваад дүрээд идэхэд идэж үзээгүй л дээ тий зүгээр төсөөлөхөр оливын тос мостой хэр нэг юм бууж байгаа амтна ийм л юм идэж байгаа байхгүй. За үүний дараа энэ хоолны ширээний талаар бас нэг үйл явдал гардаг нь Петр дээр гардаг танаа санаж байна. Бүх ингээд Есүс амьллаа гэдэг мэдээж сонсогддог. Тэгээ эмгтээчүүд эхэлж хардаг. Тэгээ сонив. Чин өөр нь бол Петр, Иохан, Зебедийн хүүгүүд Яаков нарт харагдмаар юм. Эмгтээчүүдэд харагдаад сүүлдээ бүр Томас хараад Томас бүр биеинд нь гар хүрээд үцсэн. Тэгтэл Петр яадаг вүлээ? Өстө юу ч байхгүй шүү хэ. Би яах вэ? Витамин гэдэг шиг. Петрд ерөөсөө үзэгддэг. Тэгээ Петр шантардаг. Тэгээд Галил уулзъя гэж хэлсэн үгийг санаад Петр би ерөн Галил Тибер нуурын ирэг дээр очлоо гэд явсан чинь дагалдагчаа Петрийг дагаа явдаг. Тэр хооронд Петр хүлээгээд идэг. Надаас босонд нь бүгд нь үзэгчлээ. Надаа харахгүй дээ би 3 урвцсан юм чинь. Хараал тавиад Есүсээс урвцсан юм чинь гэж бодоод нилээн хүлээгээд болохгүй байхаар нь нөгөө нууж далдалсан амбаараасаа заваа гаргаад тороо гаргаад загсанд явдаг. Шүнжэнгөө загслаа юм барьдгүү. Үүрээр явжсэн чинь Тибер нуурын ирэг дээр нэг сүнс сүдэр шиг юм явж идэг цагаан балаачтай. Тэгээ энэ юу вэ гэдэг ингээ үүрээр харсан чинь нөгөөх нь та нар юм бариагүй юу гэхэн барьсангүй юу ч барьсангүй гэсэн чинь тороо баруун талдаа хай. Тороо баруун талдаа хайсан чинь арай сэрэг толгоотойгоор Зебедийн хүүгүүд 20-д насны дагалдагч нарын хамгийн залуухан Иохан төрүүлээд мэддэг. Ийм юм болж исэн да нэг зүүд давтагдж байгаа юм шиг болдог шүү дээ. Юу лээ анх эзэн Есүс биднийг ингэж дуудсан шүү дээ. Тэгээ Иохан ингэж сайн ажигласан чинь Есүс мөн байна. Иохан хүү
энэ чи эзэн мөн байна гэд хэлсэн чинь Петр яадаг вүлээ? Энэ чин эзэн мөн байна гэдэг үгийг дуулмагцаа. Савн шампунаа аваад хувцаа тайлаад усар үсэрдэг. Загасчлахын тулд тайлсан байсан хувцаа өмсөд завин дээрээс үсрэг гинэ. Гэхдээ та ядаж бий байсан бол байж наа загсаа хідэн барай байж завьяас илүүрд эрг рүү очие гэдэг ингээ завинаас юу тэр хүүтэн үүрээр далаараа үсрэх тийм сайхан биш шүү дээ. Тэгээ та ус руу үсэрч сэлэхдээ хувцаа өмсөд үсэрдэг юм уу? Тайлад үсэрдэг юм уу? Петр яагаад өмсөд үсэрсэн гэвэл буцаж хизээч энэ завин дээр ирэхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Би энэ чихтэй нороод гадуур хувцаа өмссөн байгаа ш. Тэр чихтэй эзнийг дагаад одоо би эргэж буцахгүй гэдэг шийдвэр гаргасан байна. Ингээд Петр гараад очисон чи Есүс за харж гэнэ Петр чамайг ийм хүн чанаргүй ийм хүүгийн гэж ёстой бодоогүй шүү. Чи нэрээ яаж нам бaldж байна? Чи ичихгүй нү? Яаж чи наашаа сэлээд ирж чадж байна гэсэн үү? Өсөж чинь хамт хоол идэх. Хамт нэг ширээнд хоол идэх нь ямар утгатай гэлээ? Гэр бүл. Есүс түүнийг чи надаас яаж ч уваагүй царайлж урвсан. Би хизээж чамайг нэг гэр бүл биш гэж бодож үзсэн удаа байхгүй шүү гэдгийг хэлж байгаа. Яагаад үхэхээ тэр шин совдлогдохынхаа урд өдрийн шин хамт хооллоогүй юу? Нэг ширээ. Гэр бүл. Одоо амьлаад Петртэй уулзахдаа яаж вэ? Хамт хоол. Петр тэр загсыг аваад идэхдээ монгол хүн би бол энэ юу вэ? Чапаку хайрсуу гэж бодож идэх байсан бол Петр тэр загсыг идэхдээ эзэн намайг нэг ширээнд урьж ийн гэдгийг бодохдоо еврей хүн юу ойлгохгүй? Би одоо ч нэг гэр бүл нь хэвэндээ байгаа юм байна гэдгийг ухаарч байгаа. Ингээд болоо. Есүсийн энэ үйлдэл маш тодорхой Иохан номны 21 дээр Петрээ би чамайг хизээч яаж ч урвж уваагүй царайсан. Би чамайг өөртөөгөө нэг гэр бүл биш тооцсон удаа уучлаар нэгж байхгүй шүү. Би тамлагдахаас өмнө чамайг урвахаас өмнө ч хоол идсэн. Урвсны дараа насвараа дахин амьсан. Би дахиад чамтай хоол идэж. Ойлгож байна. Энэ нэг ширээнд хоол идэх гэдэг нь ийм гүнзгий утга агуулж яддаг байхгүй. 15-16 уншээ. За хэдүүлээ би юу хэдэн минут ярьчих. Түрүү 7 хоног цаг гаруй ярьсан байсан шүү дээ. Нүдмэн. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход ингэж байгаа хараа 14-ийн төгсгөл хэсгээс уншээ. Талхаа цуунд дүр гэсэн тэр тариа хадагчдын дэргэд суу. Хэний дэргэд суу гэж онцолж байна? Тариа хадагчд гэдэг чинь тариа хадагчд шивгчин. За хүүсийн хэлий шивгчин гэдэг чинь ямар үг гэлтэй? Тэгвэл тариа хадагчд ирчүүд байгаа нь шүү дээ. Боазын найз нар хамт хөрөнгө оруулсан хүн байж болно шүү дээ. Тийм үстэй энэ өсрөлөнгийн яг дараа жил юм чинь Боаз би талбайгаа гаргая гингүүд нэг найз нь тэгвэл надаа тэдэн тонн үр байгаа. Буудан үр байгаа тэрийг суулгая. Хамтран ашиг хуваая гэсэн бизнесийн найзууд нь ч байж болно. Дотн анд гэр бүл бүгд байгаа. Тэр тариа хадагчдын дунд Рут суусныг онцолж хэлж байгаа. Ингээд тэр босоод тариа хадагчдын дунд суулаа гэдгийг бичгч маань маш тодорхой хэлж өгöd Боаз түнд хуурсан тариа хүртэл өглөө. Өгсөнд тэр идэж чадаад заримыг нь үлдээв гэж байна. Боаз нэмээд юу өгсөн гинөө? Хуурсан тариа. За энэ бол бүр хамгийн амттай сайхан. Гэхдээ Боаз өөрийнхөөсөө ч бас Рутд өгж байгаа байхгүй. Тэгсэн чи Рут яасан гинөө? Идээд цадсан байна. Тэгээд ард нь яасан байна? Үлдсэн биз дээ. Идээд цадсан, цадаад ард нь дахиад үлдэнэ гэдэг бол Библиэлд маш чухал мессежүүдийг биднэрт өгж байдаг. Гэхдээ үүнд бас нэг зүйл байна. Хажуу. Бас заримыг нь хуурсан тариа өгсөн тэр идэж цадаад бас заримыг нь үлдээв. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарцнардаа тушаан тэр юужсэн тариан дунд хаягдсан түрүүг түүг та нар түүнд мууг бөгөлд. За сайн бодъё. Боаз яасан гинөө? Рутэд нөгөө хуурсан тариа өгсөн байна. Рут идээд цадсан. Цадаад илүү гарсан. Тэрийг нь яасан байна? Ээжтэй хадгалж байгаа. Тийм үү? За цадсан хүн яа дээ? Энэ хүнийг наашаа харчдаг ч болоос. Нүдэрий тохох санаатай хараа ширтээ тэгээд баг Боаз Рутэд биш би чамайг ширтсээр дурлаа үе. Цадсан хүн яа дээ? За би үннээ л хэлье. Би гэртээ ингээ махцах чанахаар
Мах бол манай эхнэрийн хоол. Энэ манай эхнэр бол би мягчин гэж гал идчихдэг. Шүл нь минийх байхгүй. Тэрэн дээр нь будаа хаяад юм уу өчигдөр ингээд пянтан хийсэн байхгүй нөө тасалсан гурил пянтан гэж. Тэрийгээ идэхээр ингээд сайхан налаага зургтны удирдлага солио давсан жоохон багцсан даа гэсэн ухааны юм яриж том дээрээ тавьчихсан тийм үү. Нойл руу орж байгаа хүний царай гарч байгаа хүний царай хоёр шал өөр байдаг гэдэг шиг хүн чинь дороо хувирдаг шүү дээ. Рут идэж чадсан. Бүр илүү гацсан. Та боддоо Рут юуны төлөө амьдарч энэ муухай гуйлагчны энэ хэцүү ажлыг хийж байгаа. Өөрөө цадаа зогсохгүй ээжтэй хоол бэлдэх гэж хийж байгаа. Тэгвэл Рутыг одоо болтол өглөөнөөс хойш цуглуулсан өдөр болтол цуглуулсан таринд байгаа юу? Байгаа штэ нэг тодорхой хэмжээний муудан тэгээ тавьчихсан байгаа. Тэгээд өөрөө тэр гоё хамттай идээд цадаад илүү гарсанд ээж нь цадна. Тэгвэл одоо Рут яах ёстой юм? Эртхэн харж амраач. Юу игээд энд хог түгөө яваад байна. Тийм биш юм. Хэрвээ би Рутийн оронд байсан бол бодно. Энийг жоохон тариа байна уу? Байна. Би цадчихсан. Сайн болчлоо одоо болоо. Энэ үлдсэнд ээж бол цадхан тодорхой ийм гоё амттай олтоо болчлоо. Өнөөдөр нэг эртхэн харж амраад маргааш ирээгээд харьдаг шүү дээ. Тийм шүү дээ. Дээр нэмээр Рут сэтгэл хангалуун байгаа юу? Эзэнтэйгээ хамт хоол идсэн. Босстойгоо хамт нэг ширээнд хоол идэхээр болцсон. Боссынхоо хайр халамжийг хүртсэн. Иргэн тойрных нь бүх хүмүүс тэрийг хараад шоконд орцсон. Үүнээс хойш түүнээс цааш энэ шиг амар амгалан гэж байхгүй шүү дээ. Эзэн түүнийг хамгаална гэсэн. Эр хүний хувьд хамгаална, хангана, надтай хамт нэг гэр бүл бай гэж бүгдийн тодорхой хэлсэн юм чинь. За өнөөдөр бол яшиг. Одоо ингээд бүр энэ том эзэн Боаз эзэнтэйгээ нэг ширээнд хоол идчихээ. Дахиад доошоо ороод очил хаягдл дүүхээр хүмүүс ч юу гэж бодох юм бэл. Бид нар ингэдэг учраас би яриад байгаа. Харин Рутыг та хардаа. Хуурсан тариа хүртэл өгсөн тэр идэж чадаад бас заримыг нь үлдээв. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарсан нар. Яаж юм? Цадаад яасан гинөө? Шууд ажилдаа гарч байгаа үстэй. Шууд ажилдаа гарахдаа хамгийн түрүүнд ганцаараа гарч байгаа биз? Ягаад гэвэл боссны дараа Боаз зарцснартаа гэхээр чи зарцнаар Боазын үгийг сонсоо идээ сууж исэн байгаа үстэй. Цадаад Боаз сууж исэн байна. Харин Рут яаж юм? Идэж цадаад боллоо. Одоо сүмд явахгүй. Идэж цадаад за хангалттай. Одоо нийсмэс хэрэггүй. Идэж цадаад за одоо жоохон архиуй. Одоо жоохон гадуур тийний энэ Тайланд Фукуокоор одууд яваад энэ тэрүүгээр очныг далайн ирэг дээр бие шарыг идэж цадаад авгаагаа солиё. Идэж цадаад нууц амрагтай болъё. Идэж цадаад харин Рут Хесед амьдралаар амьдэрсэн. Тэр хийх ёстойгоо хийсэн. Идэж цадсан. Боосороо өрөөгдсөн. Зөндөө ивэл авсан ч тэр дахиад хийдгээ хамгийн түрүүнд босоод үргэлжлүүлээ хийж байгаа. Ойлгож байна. Энэ бол Хесед амьдралын дунд байх жинхэнэ шигтгэн энэ баггүй. Жинхэнэ шигтгэн энэ. Хамгийн чухал мессеж нь энэ ямар хүн бэ гэвэл Нямка гэдэг хүн нэг ийм зураасаар явж байгаад гинт мөнгөтэй болчихсон. Тэнгүүтэл арх уугаал өөрийгөө өргөмжлөөл хүн амьтантай ингээл том боос царайлал ингээл томроод машин тэргээ солиод явдаг. Тэгээд доошоо орохоор бүр доошоо ороод уруудаа явчихдаг. Энэ Хесед амьдрал биш байхгүй. Хесед амьдралтай хүний онцлог нь ингээд явж байна. Идэж чадна. Хувирахгүй. Явдгаараа явна. Баяжин хувирахгүй. Явдгаараа явна. Албан тушаалтай өндөр байр суурьтай болно. Хувирахгүй. Явдгаараа явна. Бүх цагт Бурхны үгэнд итгэмжтэй нэг темпээр амьдардаг. Ойлгож байна. Та нар тийм дүр төрхүүд найзууд дунд чинь байдаг байж магадгүй. Зүгээр нэг ингээд хамт гудамжинд ингээд нэг самар мамар ширхэгэл зараал тийм ээ тамхи мамиг ширхэгэл зараал нэг газрын гэрчлэгээ эмээгийнхээ хашаа байшингийн газрын гэрчлэгийг нэг эн тэнд тавьснаа тэр мөнгөөр нь нэг 2 паачиг магна авангуудаа тэрийг ширхэгэл зараал автобусны буудлын дээр 50 ундааг үйлдвэрээс нь аваад 100 төгрөгөөр зараал ингэж явж хахад хамт суугаад найзууд байсан найз маань дараа нь уулзсан чинь яаманд орлогчлаар болсон юм. Эвгүй юу? Тий санаандгүй таасан чи яасан гэж. Пүү юм болсон. Яг нөгөө дондог яг хэвэндээ байгаа байхгүй. Дарга болсон ч яг дондогоор юу вэ андаа шиг пялна. Өнөөдөр би байхгүй шүү. Найз ирлээгээд намайг аваад явсан.
хамгийн сүүлд улсын хурлын гишүүний зөвлөх нөгөө гишүүн давхар дээлтэй сайд хийдэг. Бүр албан ёсны зөвлөх хийж байгаа. Би үйлчлэлээр гадагшаа явчаад хил дээр таарсан байхгүй. Дипломат паспорттай гэл ордог шүү дээ хүмүүс чинь зүгээр ногоон паспорт барьсан. Чи яг ингээд дүүдэх сараа таарсан. Хүүе миний мастер найзаахан дугаагаа чиж. Мастер гэж хэлсэн. Пастор найз нь онгоцоо хошлуулчих. Хойлоосаа хоолнд орё. Микрээр авъя л да баг насаа дуусъя л да. Тэр үед би диско ойлцсон. Хэдийн найз маань христчин биш ч гэсэндээ багаас надтай ам сум юмд яваад ингээл манай мөхөө майраар хийсэд явдаг байсан. Бурхныг сайн мэднэ. Гэхдээ яг хэвэндээ та нар тэр фейсээр явж байгаа бичлэгийг харсан уу? Амар том цэргийн дарга сайд юм хаашаа ирээд бүх цэргүүд ингээд генералууд, ахмадууд ингээд зогссон байсан чинь нөө дарга нь амар хамгаалагчтай байсан. Яг нэг ахмад цолтой үний хажуугаар гартаа дагж руу мач гэж гараа авчихдээ. Тэс нөөдг нь цохиулснаа ингэснэ хаа гэ инээдэг. Тайлбар нь усан чинь дотн найз нь гэж байна. Өөрөө тийм том сайд болцсон нөгөө дотн найз нь цэрэг ингээд зогсож байсан ч хажуугаар нь зүгээр гарч чадахгүй дагцтаад гарч байгаа. Итгэлийн амьдрал дээр Бурхны хүсдэг дүр төрх энийг хэлж байгаа. Хесед амьдрал гэж рутин дүр төрхийг бид нэрийг ойлгосоо гэж хүсэж байгаа. Чи ингээд итгэмжтэйгээд амьдарч ил чиний амьдралд жоохон онцгүй юм таарахаар Бурхан хаана байна гэж бүү урууд. Чиний амьдрал жоохон тааламжгүй юм ахаар Бурхан намайг маараа болголоо гэж бүү итгэл алдар. А чиний амьдрал жоохон гоё ивэлүүд өгөхдөхөөр Бурхан байхсан байгаагүй гэж бүү туйшир. Бүх цагт нямкагаараа гахаагаараа илжгэрээ бай гэдгийг хэлж өгч байна. Яг гэвэл илжиг яаж ч хичээгээд гахаа шиг болж чадахгүй, гахаа яаж ч хичээгээд илжиг шиг болж чадахгүй. Биднэрт бүгд Бурхны өгсөн өрөөл байгаа. Биднэрт бүгдээр нь Бурхны өгсөн өөрийн гэсэн баундари, хэм хэмжээ, амьдрах ёстой хувь тавилан зам гэж байгаа. Түүндээ хесед хандахыг Бурхан харахыг хүсэж байгаа. Тэгвэл бидний амьдралд, таны амьдралд үр түмэн бууз гарч ийн. Биднээс харахгүй л болохоос Бурхны төлөвлөгөө агуу. Амен. Тиймээс рутин энэ амьдралаас бид нар олон зүйлийг сурж мэдэж, ойлгож ухаарч болно гэсэн. Мэдээж бид нар ингэж яваад 19 20 гээд 23 24 гээд 23 хүртэл үзээ дуусна гэхлээр та нар баг эхнээсээ оролцоод эхлэх бах те. Энэ үрдэлгэдүүлээ үзээ хамтдаа залбирах цаг гаргая гэж бодож байна. Рутин энэ хесед амьдрал гэж хүм юу хэлээд байгаа юм тийм. Утгыг би хэлсэн шүү дээ. Нэгдүгürt Бурхны оршихуй. Хоёрдугаарт үнэнч нэгүсэл, уучлал гэдэг утгаар хесед гэж хэлдэг. Тэгэд энэ амьдралаар амьдрна гэдэг нь ямар чухал юм бэ тийм ээ. Бүх зүйл дээр та нар боддоо нэр нөлөөтэй баян тансаг хүчрхэг хүндлэл авах зохистой Буаз хэмээх хүн хесед амьдарч байгаа. Тийм үү? Тэр даруухан байна. Тэр хаягдл түүж байгаа хүний хүртэл анзаарч байна. Тэр өөрийнхөө ажилтдаа юу гэж мэдлдэг вүлээ? Бурхан та нартай хамтдаг. Тэгтэл ажилчид нь Бурхан эзэн таныг өрөөг. Тэр өрөөсөө бардам цайрхаагүй. Тэр өндөр хүн. Харин тэгвэл Рут тийм дорой бэлэвсэн, тийм гуйлагчны амьдралаар амьдрахтаач хесед биш. Энэ хоёр байр суурь алдагдаг байхгүй. Баян ядуу гэдгээрээ зөрөөгүй, зам зөрөөгүй сонирм байгаас Рут яг л итгэмжтэй ээжийнхээ төлөө үнэнч хайраар явсан. Энэ бүлэг дуусахтаа ингэж дуусж байгаа. Хамгийн сүүлийн 23 дээр тэр 10 хураах үеэс буудах хураах үе хүртэл Боазын талбай дээр ажилласан бөгөөд тэр хүртэл ээжтэйгээ хамт амьдралаа гэж байгаа. Тэр нь түүний амлалт байсан. Моавд тэр юу гэж амласан гэвэл таны байх газар би байх болно гэж хэлсэн байхгүй. Гэтэл хесед биш хүн юу гэдэг вэ гэвэл ээж Боазтай гадуур явж байгаа дээрээ ээж өнөөрөө би ирэхгүй шүү. Наоми ирэхгүй шүү. Бүр хадам нэмж. Харин Рут энэ үгэндээ хесед байсныг бас харуулж байна. Хэр удаан гэж 10 хураах үе, Абуда хураах үеэс 10 хураах үе хоёр дундаа 2 сарын зайтай байдаг. Ингээд нөгөө хоёрыг чинь хурдан хураалаа гэдэг 1 сар гэхээр 3-аас 4 сар Буаз Рут хоёр нэг ширээнд хамт хоол идэж, нэг тал хувааж, нэг цон дүрж хамт амьдэрсэн байхгүй. Энэ хангалттай үерхэж болох хугацаа болтой.
шууд уулзал 2-3 хоногийн дараа аваа суучаагүй хугацаа байсан гэдгийг бичгч маань тодорхой хэлж өгч байгаа. Гэхдээ тэр хоёрын энэ хугацаанд нэг нь баян гэж өнгөрөөгүй, нөгөөх нь ядуу гэж бурхнаасаа эргээгүй, Наоми Элимелек шиг зүхтаагаагүй бүх тал дээр итгэмжтэй хисээд байсан учраас яг тэр хисээд амьдралын мэс чанар, хүн чанар, мөн чанар, итгэл нь нэг цэг дээр огтлуулснаар Эдом, Есси, Дэвид, Христ эзэн төр агуу түүхийн нэг хэсэг болж байна. Хисээд ойлгож байна. Тиймээс та нар бүх цагт ийм байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. Заавал албан тушаал офис пастор гэдэг нэр биш ээ. Энэ сүмийн хогийг шүүрдэхдээ ч та руу ч гисэд байна. Та чимээгүй хинч байхгүй үед сүмэрээ ороо гарахдаа шалан дээр унсан нэг чихрийн цаас жолтгоо аваад хогийн самд хийчих. Хин харж байвал бурхан харж байгаа. Өнөөдөр бид нэг гэрээсээ гараа уруудсан чинь хогийн самнууд бүгд дүүрэн байгаад байгаа байхгүй наашаа ингээд ирэхээр тэг явж байгаа нэг хогийн самн дээр очиж хүслэн миний охин гаргаад дуудаа хогоо хаячих. Дээр нь тавиараа гэсэн байхгүй дүүрцэн. Гэхдээ газар хайснаас хогийн самны дээр хавтгаа дээр тавиараа гэсэн чинь хүслэн уулын хичээгээ шийдсэн чинь унтсан баг. Тэгсэн хүслэн гүүгээ ороод ирсэн. Өө шийдсэн чинь унчлаа аваа. Тэр үед би яг бодсон баг. Хинч байхгүй. Машинаас гармааргүй шүү дээ. Өглөө айгүй хүүтэн тийм үү. Тэгтээ Элрой эзэн харж байгаа шүү. Нэг ч гэсэн хүн уудтай хогийн сам дээр нь тавьж болно шүү дээ. Гадуур нь зөндөө байгаа юм чинь гэж үү? Окей, тэр зөндөө байж л. Тэг минийх биш байх хэрэгтэй шүү. Тэгээ би аль аавна гэд буугаад машинаа тойж гүгээд зам гараад нөгөөдгийг аваад хогийн савн дээр тавиад буцаа суусан баг. Энийг би өөрийгөө ийм лаг хог хайдаг гэж ярих гаагүй. Энгийн зүйлдээс ч хисээд амьдрах тухай яриад байгаа байхгүй. Бид нар ингээд номлогч болох юм бол, пастор болох юм бол, компани захирал болох юм бол, тийм л мундаг алдартай болчих юм бол гэж бодоод байд. Үгүй. Одоо юу хийж вэ? Рут гуйлагчны хаягдл түүх амьдралдаа хисээд байж байсан шиг бид нар энэ сүмд бай. Өөр албан газар бай. Одоо хийж байгаа юугаач хисээд хийх л ёстой. Ойлгож байна. Яагаад гэвэл бурхан харж байгаа. Ийм амьдралтай хүмүүсийн амьдрал түүний өрөөл болох Буаз нар гарч ирдэг. Заавал эр хүн гарч ирнэ гэж би хэлж байгаа юм шүү. Буаз мэт ивэлүүд санхүү, хангамж, дотоод сэтгэлийн амар тайван, сүнслэг, эдгэрэл, махан биеийн эдгэрэл, сэргэлт эдгээр нь зөвшөөрөгдөг байна. Амен. Эс хисээд амьдарч Рут Буаз нарын өрөөлийг хүртцгээе. Амен. Эзний нэрээр ингэж өрөөж байна. Бүгдээрээ хажуудлынхаа өмнө хэлэх үү? Хисээд амьдарцгаая.